7 настай хүү. Эрт урд цагт 7 түмэн адуутай Долоо Баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж Ханга хааныг арлан нутагладаг байжээ. Долоо Баян өөрөө нэг өдөр 7 түмэн адууга долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр үлгөөд хайжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрлэлцсэн 15 толгойтой адхар хар мангас гарч ирээд чамааг идэн гэд бариад авчээ. Долоо Баян намайг битгий идээч. 7 түмэн адуугийн минь идээч гэж гуйж хийнэ. Мангас яасан ч миний дур. Чамааг идвэл адууч нь минийхээ гэжээ. Долоо Баян дагжин чичирч байгаад сэгсгэр сэвлэгтэй 7 настай хүүгийн минь ав. Довцог толгой дээр орхичхоод маргааш нүүн тэхэд нь аваарай гэхэд нь мангас дуртай дургүйхэн шиг тгий гэжээ. Долоо Баян маргааш өгзөөний гарах улаан нарнаар довцог толгой дээр 7 настай хүүдээ урц барьж өгөөд ном сумын хажууд нь тавьж унтуурч хад нүүжээ. Гэтэл мангас урцын гадаа ирээд Долоо Баян хаана байна гараад ир гэж хашгирчээ. 7 настай хүү нэг гартаа ном сумаа нөгөө гартаа дээлэж ирээд гарчээ. Мангас Долоо Баян хаана байна гэв. Хүү энд байна гэжээ. Мангас таныг яагаад Долоо Баян гэдэг юм бэ? Хүү 7 түмэн адуугаар нь тэгж нэрлсэн юм. Мангас адууч гэж унаг байгаа үсттэй. Хүү унаг нь ч унаг юм. Харин долгио нуурыг ширхтэл уучих тийм да. Мангас нуур гэж шалбааг байгаа үсттэй. Хүү шалбааг нь ч шалбааг юм байхаа. Харин хун шувуу нисээд гардаггүй юм гэдэг шүү. Мангас шувуу гэж болжмор байгаа үсттэй. Хүү болжмор нь ч болжмор юм байхаа. Харин гэрийн тооныг бүрхчгээд байдаг юм шүү. Мангас гэр гэж урц байгаа үсттэй. Хүү урц нь урц юм байхаа. Үүднээс нь харайсан туулай хоймор нь хүрдэггүй юм гинвүлээ. Мангас туулай гэж бүжинхий байгаа үсттэй. Хүү бүжинхийн байхаа. Босоо тэмээн дээгүр хараад юм гинвүлээ. Мангас кэмээ гэж ботог байгаа үсттэй. Хүү ботох нь ботог юм байхаа. Босоо хүнээс өндөр юм гэдэг шүү. Мангас хүн гэж хүүхэд байгаа үсттэй. Хүү хүүхэд нь хүүхэд байхаа. 15 толгойтой адхар хар мангасыг ингээд дарчихсан юм гинвүлээ. Гээд ном сумаа аваад мангасыг харуулчихжээ.